Сайн байцгаана уу? За өдөөний асуудалтай хүмүүсийн хувьд бол энэ хөлийн манд булчингууд хүчтэй байх, чанга байх гэдэг бол маш чухал. Тийм болохоор энэ хөлийнхөө булчингуудыг бол чангалах, хүчтэй байлгах гэдэг дээр бол бас нэлээд сайн анхаарч авах хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр бол энэ хөлийн энэ уян булчингуудыг хэрхэн яаж гэртээ одоо чангалах вэ гэдэг энэ дасгалыг би бас оруулъя. Тэгэхээр уян мөчний асуудалтай хүмүүсийн хувьд бол ерөнхийдөө бид нар тийм жин мөргөж одоо тийм одоо хүн юм өргөх хэтрүү гэдэг бол одоо нэгэн бас хориотой. Тэгэхээр аль болох дандаа эрзэн ашиглах хэрэгтэй гэж би хэлдэг шүү дээ. Тэгэхээр гэртээ ийм эрзэн ашиглаад өөрийнхөө одоо энэ булчингуудаа бас чангалах бүрэн дүрэн боломжтой. Тэгэхээр хамгийн гол нь бид нар булчиндаа мессежийг явуулах, дохиог явуулах. Ясандаа дохиог явуулах те ясандаа бат бэх, ясаа бат бэх болохын тулд тэр ясан дохио явуулах. За мөн хүчтэй чанга булчинтай байхын тулд тэр булчинд бас юм дохиог явуулах, тэр мессежийг явуулах гэдэг бол хамгийн чухал. Тэр мессежийг, тэр дохиог авч тэр булчин, тэр яс маань бид нар чи ийм хүчтэй байх ёстой юм байна, ийм ажиллаа хийх ёстой юм байна гэдэг тэр ажлаа санаад ингээ хийж явдаг. Тэр чи тэрний өгөхгүй ингээл ямар ч хөдөлгөөнгүйгээр гэртээ одоо доотлол нь бол ерөнхийдөө 6 цагаас одоо дээш хугацаагаар тий одоо ингээд гэртээ одоо ямар ч хөдөлгөөнгүйгээр суухдаа таны тэр булчингийн масс чинь одоо алдагдах тэр одоо хувь чинь бол өсөж явдаг гэж байгаа байхгүй. Тэр айл болох тэр бид нар одоо тэр булчингуудаа бол ийм маясж өгсөн тийм хүчний бас тийм юмнуудыг хийж авах хэрэгтэй. За тэгэхээр өнөөдөр би гэртээ за ингээ энийхээ бол би ийм эрзэн ашигладаг. За ингээд хаалгандаа авчирчдаг юм байна. За энд ингээд энэ хаалга маань болохоор гадагшаага яг наашаага ингэж онгойдоггүй учраас цаашаа онгойдоггүй учраас энийхаар энэ бондгор маань хийчихдэг. За ингээд энэ маань ийм бэлэн болчихлаа. За тэгэхээр эхлээд уяынхаа хөлнийхөө яг энэ уянтэй энэ уртлын булчинд одоо чангалах. За тэгэхээр ингээд урагшаага ингээд зогсчихно. За та нар маань бас тэнцвэрээ авахд хэцүү жоохон юу байгаа бол юм хан юм уу те юм хүн төсчиж болно бас. За тэгээд ингээд урагшаага ингээд татна. За ингээд татгаар чи яг энэ уртлын чинь булчин сайхан ажиллана. За ингээд за эрзэнүүдээ бол бас яг өөртөө тохируулаад эхлэх хэрэгтэй. Эхлээд нарийн эрзэнүүдээс эхлэх хэрэгтэй те. Нарийн байх тусмаа одоо хүч багтаа гэсэн үг шүү дээ. Тэгээд чи хүч орох булчин чинь одоо чанга болох тусам эрзэнэ бүдгэрүүлээ яваад байна гэсэн. За ингээд нэгсэндээ яваад байна. За ингээд одоо чи 3 юм уу 4 оролтоор нэг удаа хийхдээ нэг 15-аас 20 тоогоор тий. За ингээд 2 хөлөндөө ээлжлээд хийгээрээ. За би зөвхөн нэг хөлөндөө л хийгээ явчихна. За энэ саяны ингэж татхуул яг зөвхөн энэ уртлын булчинг одоо нэгсэндээ нөлөө ачаад өгнө гэсэн. За одоо энэ гуйны дотор талын булчин. Тэр өргөдөө бид нар чинь 3 томор булчин байгаа шүү. Тэгэхээр гуйны тэгэхээр энэ 3 дээр л жоохон бас юу явах гэдэг байгаа байхгүй. За одоо ингээд татна. Хажууд тийшээ. Яг ингээд хажууд тийшээ. Нэгсэндээ хөлөө нөгөө хөлийнхөө яг урд руу оруулаад ингээд зөрүүлээд харагдаж байна уу та нарт маань? Харагдахгүй бол аль жоохон юугаа доош татах хэрэг. За ингээд жоохон таашлуулчих. Бат нь дэлгэрсэн харагдах ба. За ингээд чаад. За ингээд за ингээд татаад байна. Хажуудаас яг 2 хөлгөөс холбоол. За нөгөө талаа бол бас ингэж хийжаал ингээд татчих ш та. За ингээр энэ чи яг гуйны чинь дотор талын булчинд орно гэсэн. Биеэрээ татахгүй зөвхөн яг хөлөөл хөдөлгөж татна шүү. Ингээ биеэрээ хавийн биеэрээ ингэж хүчилжүүлэхгүй юус ингэж зөвхөн яг хөлөөрөө татна. Яг тэнцвэрээ сайхан яаж байгаа л яг хөл бүх бие тэнцвэрээ хөл дээр өгж байгаа л тэгээд яг хөлөөрөл татна шүү. За одоо артлын булчин. Энэ гуйны энэ артлын том булчин. За энийг за мөн л
Ингэж жагаад энэ талынхаа хөлн дээр юм араа харагдах нь. За одоо ингээд аргашаагаад татна. За ингээд өвдгөө нэг баг зэрэг ингээд жоохон ингээд баг зэрэг ингээд нугалчаарай. За чүд баг зэрэг нэг юм нугалаад өгөөд тэгээд татах хэрэгтэй. Тэгвэл араа илүү сайн яана. За ингээд асал мөн яг хөлөөрөөл ерөөсөө биеэ хүчлэхгүй, биеэ оруулахгүй. Ингээд за энэ бол ингээд яг энэ гуйны чи энэ артлагын булчин за мөн энэ хонгоны булчинтэй артлагын бүгсний те гэж хэлдэг. За энэ хонгоны булчин хоёрт бас хоёуланд нь ордог. Тэр энэ бол их сайн. Эндээс татна гэсэн үг. За ингээд та нар маань сайхан гэртээ хийх хэрэгтэй. За өвдөг муутай за ерөнхийдөө ингээ хөл дээрээ саяны шиг ингээ зогсож хийж чадахгүй улсууд маань бол сайхан юу сандал дээрээ сууж аваад хийж болно. За сандал дээрээ сууж байгаа хийхэд бол иймэрхүү ирзээ. Саяныхаа энэ ирзэнийг ч мөн ингээд сайхан зангидаад те ардан сайхан зангидчихж байгаа богино сочиж болно гэсэн. Тэгээд энэ сандлынхаа хөлөндөө хийчихэж байгаа гэсэн. За ингээ хөлөндөө хийчих. За ингэчж байгаа л мөн сайхан сууж байгаа л сандалныхаа хоёр хуваасны нэг дээр жоох урагшаага маягтай сууцсан. Тэгээ хоёр гараараа сандалынхаа хоёр талаа сайхан барьж. За харагдаж байна ахад байгаа хэрэгшлээд. За харагдаж байгаа х тий. За ингэж жагаад за хөлөө мөн яг урагшаагаа урагшаа. Ингээд тэгэхээр чи мөн л яг энэ уртлын чинь орно. Ингээ сайхан сууж агаад заавал би хэлсэнтэй эрзэнэ сайхан нарийнхнаас эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй юм бүдүүн эрзэнүүдээр хийх юм бол хүчтэй учраас хэцүү. Өөрт чинь тэгээд хэцүү болохоор хийж чадахгүй болохоор урангуу тэгээ хайчих юм. Тийм болохоор сайхан нарийн эрзэнүүдээс за одоо ширнүүд одоо миний энэ эрзэнүүд тэгэхэд ийм нарийн бүдүүнгээд иймэрхүү янз янзын ийм эрзэнүүд байж байгаа. Энэ гурван янзыг энэ хамгийн нарийнх нь энэ цагаан. За тэгээ иймэрхүү ийм нарийн ийм эрзэн улаан нараа бүдүүнгээд иймэрхүү эрзэнүүдээр эхлэх хэрэгтэй. За саяных бол ингээ урагшаага татахаар уртлын чинь болчихъя. За одоо сууж аваад бас хажууд тийшээ. Ерөнхийдөө сандлынхаа яг энэ жоох юм хажууд талд нь маягтай суучгаараа за одоо энийг татахтаа. За ингээ мөн ийшээгээ ингээ татчих чинь хажууд тийшээ ингээд. Тэгэхээр чи яг энэ мөн л биеэрээ ингээ бие оролцуулаад ингээ хүчээ аваад иж болохгүй. Ерөөсөө яг бие цэх нуруугаа цэх тавьчихж байгаа. Тэгэл зөвхөн яг энэ хөлөөрөө л яг энэ бүх анхаарал бүх ачааллаа яг энэ гуйн нэрээ төлрүүлсэн маягтайгаар татчих шүү. За ёо. Хижээж энэ гуйнд ч орно. За ингээд суужгаад ингээд. За би зөвхөн нэг хөл дээр хийгээд байгаа шүү дээ тий. Тэр та нар маань хоёр хөл дээр ээлжлээд хийн гэсэн үг шүү дээ. За ингээд мөн 3-аас 4 оролдоор нэг хийхдээ 15-аас 20-тойгоор ингээд хийн. За одоо за мөн сандлаа ингээд урдаа тавьж. За артлынх нь хөлөнд хийж болно, уртлынх нь хөлөнд хийж болно. Алинд нь хийж болно. За юу. За ингэчж жагаад за мөн сайхан тэгээд ингээд сандлаасаа түшин ингээд сандлаа өөр лугаа явуулахгүй тулд жингээрээ биеийнхэн жингээр за тэгээд ингээд сайхан баг зэргийн бас нөгөө хөлөө ингээд нугалцсан байгаа. За тэгээд сайхан ингээд татна. Ингээд. За ингээд артлынхаа юмд. За өвдөг муутай улсууд маань яг ингээд за түнх муутай улсууд дээр маань бол ерөнхийдөө ингээд сандал дээрээ сууж агаад ийм маягаар заавал хийгээрээ за юу түнх муутай улсууд хөл муутай өвдөг муутай улсууд маань маш хэрэгтэй шүү. Заавал та нар маань сууж байгаа чадлынхаа хэрэгээр сууж агаад тэр хийчихээ ерөөсөө босож огсож чадахгүй байгаа бол заавал хөдлөх хэрэгтэй. Тэгжээж энэ юунда булчиндаа бид нар мессеж явуулж, дохиог явуулж тэгжээ тэр булчингууд чинь ажлаагийн тэр юу чинь ясны чинь одоо эсвүүдээ булчингийн чинь эсвүүд ажиллаа хийнэ. Тэгэхгүй ингээд ямар ч мессеж явуулахгүй, ямар ч дохио явуулахгүй ингээд суугаад харж энэ чинь ашиглахгүй юм байна, хэрэглэхгүй юм байна гэл ерөөсөө энэ чинь хэрэггүй юм энэ бие организм нь ерөөсөө үйлдвэрлэдэггүй, хийдэггүй. Хэрэггүй юм чинь яах ингээд олон сар жил явсараад чинь бүр хийхэ байгаад бүр ингээд уламжлал бодоод байгаа гэсэн. Тэгэхээр хэрэгтэй юм байна гэдэг тэр юм чинь энэ чинь ашиглаад байгаа юм байна, энэ юм чинь хэрэгтэй байгаа юм байна гэдэг тэр мессежийг бидэрт өгөх нь хамгийн чухал. Тийм болохоор ерөөсөө нас агах тусмаа
булчин гэдэг рүү л ерөөсө шунах хэрэгтэй шүү та нар маань. Тэгжээс бид нэр өөрсдийнхөө энэ хөдөлгөөн, энэ хүний эрхэнд орохгүй тий өөрсдийнхөө энэ югаараа дуртай үедээ гардаг, ордог тий босоо цайгаа уучдаг, орноосоо өөрөө босчдаг, нойлд руу орчдаг гэдэргээд энэ бүхэн чинь булчин хийгээд байгаа шүү дээ. Энэ чинь бүх юмнуудыг чинь булчин хөдөлгөөд байгаа. Тэгэхээр л энэ булчин гэдэг нь бидэрт хэрэгтэй. За тэгээ та нар маань оролдоод үзээрэй.